Сайн байцгаана уу үзэг сонсогч уншигч та бүхэнтэй бэлтгэн өргөдөг 100 асуулт нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирласан Дорж зовдын инх туяа хүрэлцэн гэж оролцож байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. За сайн байна энэ өдрийн мэнд хүргье. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцож байгаа танд маш их баярлалаа. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлгийг үзэж, сонсож, уншиж ийсэн. Тэгээд өөрөө одоо бас энэ удаад үзэгч, сонсогч, уншигчтайгаа уулзах гэж байгаа да их баяртай. Баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн туршид би танаас 100 асуултыг асуун, та надад 100 хариултыг чин сэтгэлээс өгнө. Тэгнэ. За өнөөдрийн нэвтрүүлэг эхлэе. За. Хамгийн ихний асуулт маань та өөрийгөө болон гэр бүлийнхнийгаа манай телевиз үзэгчтэй танилцуулаач. За би Дорж зовдын инх туяа телевизийн сэтгүүлч мэргэжилтэй 1993 оноос хойш телевизтэй амьдралаа холбоод телевизийн салбарт ажиллаж байгаа юм сэтгүүлч мэргэжилтэй эмэгтэй байна. За ээж аваасаа би 8 5 ахтай, 1 эгчтэй, 1 дүүтэй олуулаа шуугж өссөн юм л одоо жирийн аав маань малын эмч мэргэжилтэй, ээж маань Монгол уран зохиолын багш насаараа хийсэн улсад 37 жил одоо багшилсан юм багш мэргэжилтэй хүн байна. За би өөрөө бол нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, 2 охинтой. Миний охтууд нэг нь 20 гаруй насны, нэг нь одоо дунд сургуулийн сурагч. Том охин маань Англид Лондон их сургуульд хүний нөөц мэргэжлэр суралцдаг. Бага охин маань сургуулийн сурагч. За миний нөхөр бол Германд бас боловсрол эзэмшсэн. Хэвлэлийн инженер мэргэжилтэй. Тэг мэргэжлэрээ бас хуваараа бизнес эрхэлдэг ийм хүн байна. Давчхандаа бол ийм байна. Хүн болгонд хэлэх дуртай үг байна. Таны хувьд та ямар үг хэлэх дуртай байдаг вэ? Би цаг тутамд баг минут тутамд хүмүүстэй таарлаж бид мэдлэлддэг тий. Тэгэхээр за юу байна гэхээр би юм байна гэж хариулдаг. Цоглогоор тэгж хариулдаг. Энэ бол миний хамгийн дуртай үг. Юм байна. Өдөрт би хичнээн шмангуудаа нэг тавтд юм дээ. Дуртай болоод тэгж хэлдэг баг тий. Сонирхол болон хоббины хувьд би хүний намтрыг өгүүлсэн ном унших дуртай. Энэ бол миний сонирхол бас хобби юм. Би энийг бол бас зөвхөн ном уншаад авахгүй интернетээс бас хайж хүний одоо амьдралын тэр түүхийг унших дуртай. Энэ амьдралын түүх номыг уншсанаараа би тухайн хүнийг өөртөө нээхээс гадна тухайн хүний амьдарч байсан цаг хугацаа, тухайн хүний одоо тухайн улсын тий энэ бол ганцхан монголоор хязгаарлагдахгүй тухайн улсын түүхийг өөртөө одоо мэдж авдаг. Тэгэхээр энэ олон талын бас мэдээллийг мэдлэгийг надад өгч байгаа. Энийг ер нь би хар багасаа л их сонирхдаг байсан. Энэ бол бодвол одоо энэ маань сэтгүүлч болох минь холбоотой байх л да гэж нэг реклам явдаг штэ тий сониуч зан. Яг үнтэйгээ бас холбож би хүний намтар унших дуртай. Ер нь баг багтаа ямар мэргэжилтэй болъё гэж бодож ирсэн та? Би яг тийм мэргэжилтэй болъё гэж яг нэг тэгж нэг хүсэж мөрөөдж исэн юм бол одоо яг санаанд орохгүй байна. Гэхдээ ер нь би багасаа л ер нь сонин сэтгүүл номыг бол өндөр дуугаар уншдаг юм хөвтэйсэн. Харин зэрэгөрөнд ороод хаалгаад өгч байгаа сонинг бол өндөр дуугаар уншдаг. Тэр нь одоо бодвол ослын нийгмийн чанартай сэтгүүлчтэй телевизтэй ажиллах энэ өгөгдөл надад байсан болов гэж бодож байна. Ээж маань бол багш байсан. Тэгээд ээжигээ бол бахархаж мэдээж өссөн тий. Тэгээд багш мэргэжил сайхан юм да гэж бас бодож исэн. Энэ бол нэлээд бүр бага байхад 1-р ангиас 3-р ангийн хооронд байсан бодол маань. Тэгээд 4-5-р ангид ороод ирэхээр бас ерөнхийдөө хүмүүстэй гэж харьцдаг, хүнийг их ойлгодог тэр зам маань одоо сэтгүүлч болох нийгмийн одоо энэ амьдралтай холбогдох тэр өгөгдлээс юм болов уу гэж бодож байна би. Нийгэмд ихэр стрессж байна та. Мэдээж хэрэг бухимдалтай ажил төрөл бүтэхгүй дээрээс нь одоо хүн болгонд бодомжинд бас ууртай байдаг тий. Тэгээ энэ уур уцаар бол мэдээж надад нөлөөлдөг. Гэхдээ би энийг бол өөрийнхөө бид шингээдгүү гэж боддог л да. Тэгэхээр бол стресс бол багтай. Тэгээд стресстэй ямар нэгэн бухимдах юм гарах юм бол би өөрөө бол дотроо маш их бясалгал хийж тайвшрахыг боддог. Тэгээ шууд унтчихдаг. Тэгээл амраад босоод ирдэг. Таны үнэт зүйл юу вэ? Миний үнэт зүйл миний ээж аав, миний гэр бүл. Тэгээд намайг одоо эрүүл саруул өсгөж бойжулсан ээж аваагаа бол мэдээж миний хамгийн үнэтэй зүйл. Тэгээ дээрэс нь миний одоо өөрийнхөө одоо амьдралыг бий босгож явж байгаа миний хувийн амьдрал энэ бол миний үнэт зүйл. Та ер нь хэр шүүмжилдэг юм? Би ер нь шүүмжилдэггүй. Шүүмжилтэй зөндөө байдаг. Тэрийг би нөгөө талаас нь эрэг талаас нь харахыг боддог. Аливаа юм чинь нэг буюу түүнээс дээш 2 3 4 талтай байдаг тийм учраас би юмэг шүүмжлэхээсээ илүүтэйгээр уг учрыг олж харахыг хичээдэг. Тэгээд би аль болох сайн талыг олж харахыг хичээдэг. Хүн энэ амьдралдаа хэрхэн яаж явах нь яг юунаас болдог юм? Хүн энэ амьдралдаа хэрхэн яаж явах нь ерөөсөө л гэрийн хүмүүжил гэж бодож байна.
суурийн зөв тавь гэж ярьдаг шүү дээ. Тавина гэж ярьдаг барилгын те. Тэрнтэй одоо зүйрлэх юм бол хүний одоо тэр өссөн орчин, эцэг эхийн өгсөн хүмүүжил хүнийг одоо цаашаа ямар замналаар явах вэ гэдгийг тавьж өгдөг байх гэж би боддог. Хичнээн одоо олон дээд сургууль төгссөн байлаа гэх тэр хүн хувь хүмүүжлэрээ одоо юу гэдгийг өөрхөн амьдралыг босгож чадаагүй улсууд зөндөө байдаг шүү дээ те. Тэгэхээр би бол хүмүүжлийг бол маш чухал зүйл тэр бол хүний амьдралыг цааш нь авч явах хүнд суурь гэж боддог. Тэгээд яг өөрийгөө ингээд одоо бидний өссөн хүмүүжлийг харж хахад бидний үед бол бидний аав ээж бол их философи тэр одоо үг захиас үг хэл бол ерөөсөө л амьдралын философи байж гэж хардээ. Хэлсэн үг болгоно нь эргээд дарахад айгүй том хогтхон байдаг те. Манай аав бол хэлдэг байсан. Өглөөний нар биш өсгийн жаргал биш гэхээр бүр гайхаа. Тэгээ би байнга тэрийг сонсч идэг болохоор ингээд баг ахта нэг чихэр оруулаад нөгөө чихэр гаргачдаг. Тэгээ дараа нь би ааваас асууж яагаад ингэ тэгэхээр өсөхтэй их жаргаж өссөн хүн одоо хөтөл насандаа ажил төр сураагүй бол зовнаа. Өглөөний нар бол их сайхан нартай ингэ байгаа хэрнээ үдээс хойш одоо шороо бороо болоод ингээд өөрчлөгддөг. Энийг хэлж байгаа маа гэж хэлсэн. Дараа нь бас одоо ингээд бид нар чи олоолаа өссөн муудалцах юм айгүй их гардаг. Тэ би эгчтэйгээ бол их муудалцдаг гэсэн л да. Тэгэхээр л манай аав орж ирэл ерөөсөө тэр бит хоёрын муудалцах шалтгааныг ерөөсөө сонсоочгүй угаасаа орж ирээд ерөөсөө юу баснаас болж муудалцахыг мэдэхгүй ирнэл тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй хамаг хүчрийн туяад байгаа хамаг хүчрийн мантахад байгаа ингээл тэгдэг. Тэгээ та бит хоёрын хэрүүлийг хэн сайн мууг мэдэхгүй яагаад ингэж байгаа юм гэхээр би бол ерөөсөө л аав яг энэний буруу бос энэ хоёр муудалцсан байна гэдгийг шууд ингээл хэрүүлийг тасалчдаг тийм байсан. Тэгэхээр нүсгийн жаргал биш өглөөний нар биш одоо тэмээ хариулсан хүн буурныхаа зан андахгүй гэл энэ өгнүүд бол бас их хогтхон байгаа байхгүй надад тийм. Таны хамгийн аз жаргалтай байсан мөч? Миний хамгийн аз жаргалтай байсан мөч бол одоо мэдээж хэрэг хүүхэд нас олуулаа одоо өссөн тий тэр аз жаргалтай юу ч бодохгүй тэр сайхан нас байна тий. Хүн танихтай хэрийн та юу? Би ер нь хүн танихтай гайгүй л гэж бодож байна. Сайн өөрөө би хүнд их итгэдэг, өөрөө би хүний итгэлийг алдахгүй юмсан гэж боддог учраас би хүмүүсийг дандаа сайхнаар нь хардیں۔ Тэгээ би гайгүй таньдаг л гэж боддог шүү дээ. Бусад хүмүүс таны юунд татагдд юм бол? Бусад хүмүүс миний нөгөө шулуухан зан татагддаг л гэж би олон удаа сонсч ирсэн. Ер нь юмыг бол шууд хэлчтэй. Тий. Мэх юу агаад авахгүй тэгэл муу бол муу сайн бол сайн сэтгэлээ одоо шууд хэлцдэг тэгэж одоо бүр хэлж авдаггүй ч гэдэг юм те. Дуралтаа шанж өөлж ивэ та. За ёстой уйлж байгаагүй. Яг үнийг хэлээд болж байгаа. Уйлж бол байсан билгүй дээ. Уйлж байсан баха одоо яг 16 настай яг сандын би. Яг энэ бол хүүхэд насны бол хөгжилтэй л юм те. Ямар ч байсан ингээл ер нь их тийм хүнтэй их амархан үерхэд байдгүй би. Ер нь бол жоохон тийм сериосны талтай хөгтөл байсан л та. Яг тэр тал дээр бол те. Тэгээд манай ангийн банд нар ингээд үерхийгээд гуугаа тэгээд зөвшөөрөхгүй нэг үерхлийг нэг тийм дор нь хүлээж авдггүй. Тэгээ сүулдэ бүр за чи нэг захиа өгөөд үзтээ. За чи нэг захиа өгөөд үзье. Хоорондоо ярьжсэн гэсэн. Тэгээ би тэр захиагийн тоолоод 25 гэж тоолж ирсэн. Хэл хөгжилтэй л. Тэр чи бага насны 7 дугаар ангил байсан баг тий. Таны амьдрал тохиолжсэн тийм ичмэр явдал хөвгтэй. Гэхдээ яг би одоо хамгийн хөвгтэй явдлал яриад ичснээ бол сайн мэдэхгүй байна. Eagle телевизэд бас ажиллаж байхдаа ерөнхийдөө ажилдаа ингээд нэг гаршаа тэгээд нэг педих үе байт юм билээ хүндтэй. Тэгээ би бол нэг өдөрт бараг 20 30 хүнтэй сонгуулийн үеэр ярилцлага хийдэг те. Тэгээ ер нь их бэлддэггүй. Гэхдээ бас дотроо бас мэдээж нэг асуултаа дахин давтаад байхгүй хүн болгонд өөрт нь таарсан одоо асуул өөрт нь таарсан одоо тэр хүний гаргаж ирэх юм ярьдаг те. Тэгээд ер нь мэдээнд орохдоо ч гэсэн ерөнхийдөө нэг бэлдэхгүйгээр орчдөг 6 цагаас мэдээ эхлэхэд нэг 5 59 гээл ороод шууд уншдаг. Тэгээ бидний нэг уншиж байгаа юм чинь би доотлынхаа 3 4 мөрийг дагаж харж явдаг. Тийм дадал сурчдаг байхгүй. Тэгээ зүгээр нэг харах биш тэрнийхээ утгыг ингээд шууд ингээд уншиж харж байхдаа ингээд ойлгодог. Тэгээд нэг санамсаргүй шууд эфирт ороод явж хаад мэдээ уншижсэн чинь энтгэхт нэг 2 өхөр гэрэлж гин гинэ. Тэгээд $4,000 зарцуулаад 20 30 хүн одоо зочноор ирээд гээ. Тэгээ би бүр гайхаа за ийм юм баймаргийн буруу уншчихлаа та гэд доотлон 3 мөрөө харсан чи яхахгүй 2 өхөр гэрлээд байгаа байхгүй. Тэгээ дүрсээ ингээд нүд дээр харсан чи бас гэрлэж байна. Тэгээд тэрийг бол үнэхээр уншиж чадахгүй цааш уншиж чадахгүй тэгээд тэрийг учрыг утгыг нь ойлгочаа тэгээд бүр эфирт хахад цацаад инээгээ тэгээд шууд эфир хийсэн тэгээд үзэгчдээсээ хүлцэл өчөө дахиад жоохон инээдээ барьж агаад эргэж уншаад дахиад тэрийгээ дийлэхгүй уншаад
нэг тийм хөвгтэй явдал тохиолдсон. Үхрэг ирлээд тахтай яах вэ? Тий, үхрэг ирлээд тахтай. Тэгээ энтхүүч угаасаа үхрэг айгүй дэдэлдэг штэ тий. Таныг нэг үгээр өөрийгөө тодорхойлооч гэвэл юу тодорхойлох вэ? Би өөрийгөө бол энгийн амжилт гэдэг зүйлийг ер нь та юу гэж ойлгодог? Амжилт гэдэг зүйлийг хүний сэтгэлийн амар амгалан гэж ойлгоно би. Сэтгэлийн амар амгалан байна гэдэг чинь ад шаргалтай байна л гэсэн үг шүү дээ, тий. Өглөө ажлынхаа хаалгаар инээдтэй дуртай ажилдаа дуртай гоё хамт олон руугаа тэмүүлж явах тэр бол ад шаргал, тэр бол амжилт. Тий. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл. Миний хамгийн сайн хийж чаддаг зүйл хүнийг сонсох. Хүнийг сонсдог. Тэгээ сонссоод мэдээж хэрэг тэр хүн одоо ад жаргалтай байвал би ад жаргалын илүү их бүр 200 дахин хуваалцах чадна. Одоо бэрхшээлтэй, гомдолтой, зовлонтой байх юм бол одоо тухайн цаг үед нь тохирсон үгийг тэр хүнд хэлж чадна. Амар уурлал яах вэ? Амар уурлал би уурлахгүй. Би уурлахгүй. Тэгэл тайван хүлээж аваад тэр хүнийг тайвшруулахыг л бодно. А би өөрөө уурлая гэж юу? Бүр шатаад бус амар уурлал тэрийг яаж гаргах вэ? Би тэгэл тэр уурлаад бүр шатаал ингэх юм бол би тэгээ шууд дугаа олоод шууд тэрийг зогсооно. Ерөөсөө тэр нэг ууралж байгаа тэр асуудлаа шууд зогсоогоод хайдаг. Тухайн цаг үед бол хэрэггүй юм байна. Энийг би арай өөр цаг үед өөрөөр бодож үзье гэж одоо би энийг зогсооё. Ширэмэрэ тогшоолт юм байхгүй юу? Байхгүй. Таны бүр сонсхийг хүсдэг тийм дургу ямар үг гэдэг вэ? Сонсхийг хүсдэггүй дургүй үг. Ер нь нэг тийм хараалын үг их муухай, тэгээд хэрэлдэх их муухай. Би ер нь хүнтэй хэрэлдэж чаддаггүй. Тэгээд хараал их муухай л да. Хараалын үг сонсхийг хүсэхгүй. Тий, сонсхийг хүсдэг. Та Германд оюутан байсан юм чинь хамгийн сайн мэддэг хэл чинь герман хэл мөн үү? Би бол хамгийн сайн мэддэг гэж хэлж чадахгүй. Мэдээж хэрэг би Германд 8 жил байсан. Герман хэлийг мэднэ, уншина, бичнэ, ярина. Тэгэхдээ чи хамгийн сайн мэддэг хэл гэх юм бол би орсоор сайн ярина, орсоор сайн бичнэ. Орсоор сайн ойлгоно. Орс хэл байна да. Тэгээ дуртай хэл минь юм да бас. Зовж үдсэн хэл бол хамгийн одоо сайн сурдаг гэдэг шүү дээ. Ер нь багасаа орс хэлний тэр дүрмийг бол их л зовж сурч ирсэн. Тэгээ тэр тийм болооч тэр мөн надад их сайн суусан. Хүн хөтлөө суралцна гэдэг шүү дээ. Та юунд илүү суралцахыг хүсэж байна? Ер нь бол бид нар нэг тийм юм сурыг, ийм юм сурыг гэдгээсээ илүүтэй хүн хүнээ одоо уншиж сурах, хүн хүнээ ойлгож сурах, энэ амьдралыг одоо уншиж сурах, хүн хүнтэйгээ харьцах сурах, энэ харьцаа бол ер нь сурж дуустдаггүй юм баг гэж би бодож байна. Нэг хэл усаа одоо юу гэдгийг нэг мэрэгжил гэдгээсээ илүүтэйгээр би хүнийг ойлгох, хүний одоо хүнтэй харьцах, тэр хүнийг харьцааг сураа, илүү мундаг сураа, ойлгоё л гэж боддог. Таны бахархал юу вэ? Тэгээ би бол бас их азтай эмэгтэй гэж боддог өөрийгөө. Тэгээ намайг сонсдог, намайг дэмждэг, тэгээ намайг хайрладаг. Тэгээд одоо миний төлөө бүгдийг хийхэд одоо бэлэн байдаг миний гэр бүлийн хүн байна. Тэгээ миний одоо охтууд бас тэгж өсөж байгаа. Тий. Энэ бидний амьдарч байгаа энэ нийгэм биш үү те. Эндээс та юуг олж хараад хамгийн их тийм эмзэглдэг зүйл чинь юу вэ? Миний одоо хамгийн их эмзэглдэг зүйл бол одоо эдийн засгийн хямрал, тэгэл ажилгүйдэл, тэгэл энэ ядуурл, тэг ад шаргалгүй байдал, энэ бухимдал, энэ бүх зүйл бол мэдээж хэрэг намайг бухимдуулна. Гэхдээ тэр хамгийн их эмзэглүүлдэг зүйл бол хүн хүнээ сонсож чадахгүй байна. Хүн хүнийхээ зүрх сэтгэл рүү орж чадахгүй байна, тэ. Хүн хүнтэйгээ харьцаж чадахгүй байна. Ер нь нийгэм гэдэг чинь ерөөсөө хүмүүсийн хоорондын харилцаа шүү дээ. Хүн гой харьцаад би бинийг ойлгоход яхан бол бүтггүй одоо чадахгүй юм гэж байдаггүй, бүтггүй ажил гэж байдаггүй. Тэрийг бол би өөрийнхөө яг амьдралаараа бас харуулж явж байгаа гэж ойлгож байгаа. Би өөрийгөө бол тэгж хүмүүстэй их нээлттэй харьцдаг гэж ойлгодог. Таны хамгийн их айдаг зүйл юу? Би одоо нэг хүнийг бас нэг гомдоогоод, тэ буруугаар ойлгоод тэгээд хүн хүнээ гомдоогоод нэг сэтгэлийн тэр нэг зовлон хүнд амсуулчих үедээ би биэндээ тэ гэж боддог. Хүний тэр сэтгэлийн зовлон, ганцаардал тэр бүх юм чинь өхлөөс амар штэ. Тэ? Хэрвээ тэгж ганцаардсан, зовсон тэгээд тэр бусаддаа би нэг одоо нэгийг ойлгоогүй эсвэл хин нэгэнд өөрийгөө ойлгуулж чадаагүй хүн одоо өгчөж болно штэ, тэ? Тэгэхээр тэр бол ерөөсө өхлөөс амар зүйл واخхой. Ойлгох хэрэгтэй. Ерөөсө хүний амьдрал бол нийгмийн амьдрал бол хүний харьцаа. Эмэгтэй хүн нь эрэгтэй хүнээс
давуу байх шинж чанар нь юу вэ? Эрэгтэй хүн бол ерөөсөө л байглаасаа бидний одоо байгаль дэлхий үр хүүхэд эмэгтэйчүүд те хамгаалахаар одоо төрсөн болов. Тэргээр давуу талтай. Тэгвэл эмэгтэй нэрхтэй гэсэн. Эмэгтэй нь болохоор инэрж хайрладаг. Тэр зөөлөн тэр одоо цагаан өнгийг амьдралд нэмдэг. Энэ авилгал хийл ахвал гэдэг нэг айхтар асуудал байна. Энэ юу нь яавал багасхул гэж та боддог уу? Энэ бол ерөөсөө яг улсын эдийн засгтай холбоотой. Хүмүүс одоо ажиллаа хийгээд ад жаргалтай яг цалин амьдралд нь хүрэлцдэг бол Монгол хүмүүс бол тийм авилгачин тийм хүмүүс бол биш байхгүй. Тэгэхээр энэ бол бас яа харахгүй нөгөө төрийн бодлоготойгоо яг уялдж байгаа. Жишээл Германд те энэ хөгжсөн улсуудад ерөөсөө ажил бол яг голдролороо л явдаг. Тэр хүн бол яг ажиллаа хийгээд тэгээ хангалттай амьдарч чаддаг те. Тэг өнөөдөр бол яа харахгүй энэ авилгал хийл авах бол газар авсныг бол хүлээн зөвшөөрнө. Энэ бол бүх газар амьдрал ядуу шүү дээ. Бид нэр өглөө 8 цагаас ажилдаа яваад орой хүртэл ажилдаг. Тэгсэн хэрнээ амьдралд хүрэлцдэг. Тэгэхээр яа харахгүй энэ бол тогтолцоотой холбоотой. Тэр хүмүүсийг буруутгахын ч бас арга байхгүй. Тэг өнөөдөр жишээлбэл авилгалтай тэмцэх газар гэлдэг чинь хотын төвд байдаг. Тэгээ зөвхөн тэнд нэг улс төрийн хүрээнийхний авилгалыг л одоо шийддэг газар. Гэтэл өнөөдөр Монгол орон даяар авилгал хэрэг хийсэн биш шүү дээ. Тэгээ одоо тэр эмч багш юу гэдэг нь тэр хүмүүсийг авилгачин гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Тэ? Тэр чинь болол тэгэл өнөөдөр одоо өчигдөр хүртэл яг энэ авилгалын асуудлаар яг санал солилцож ирсэн. Хувийн эмнэлэгт 40 гаруй насны эмэгтэй төрж байна. 3 сая төгрөг ч юм уу, сая төгрөг ч юм уу өгөөд төлж байна те. Тэр чинь тэгээд уулын төлбөрөө төлөөд хувийн эмнэлэгт илүү үйлчлэгээ авахгүй төлж шít те. Тэгээд дахиад бас эмчнэрт мөнгө өгч байгаа. Энэ бол амьдрал байж байгаа л асуудал. Гэтэ тэр эмчнэрийг авилгачин гэж хэлэхэд бас хэцүү. Тэр хүн чинь сайхан сэтгэлээр баярлалаа гэж өгж байгаа бас нэг хэлбэр واخгүй те. Гэтэл тэр эмч хэрвээ одоо цалин те эмчнэрийн цалин, сувилагч нарын цалин бодвол бага штэ. Хэрвээ одоо хангалттай байдаг бол тийм байхгүй шүү. Тэгэхээр энэ бол бас нэг тогтсон юм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яа харахгүй энэ эдийн засгтай холбоотой авилгал. Тэгэхээр энэ шийдвэр гаргаж байгаа хүмүүс тэгээ энэ манай улсын эдийн засгийн байдал нөлөөлж байгаа. Та азтай хүн. Яцтай. Яагаад? Өнөөдөр би тэгэл ээж автагаа өдийн наслаа ингээ сайхан амьдарч илүү бүтэн амьдралаа тий. Тэгээ ээж аав минь бид нарыг ямар нэгэн байдлаар одоо өнчрөөсөнгөө, зовоосөнгөө хүүхд насыг хад жаргалтай өнгөрөөлөө тий. Тэгээ дээрэс нь бас амьдралдаа бас ханижлээ зөв сонгосон. Ингэж явж байгаад тий. Мэдхгүй шүү дээ бас тий. Юу ч сонголт, ямар ч сонголт хийж болно шүү дээ. Гэхдээ тэр чинь бас нэг аз тохиож байгаа байхгүй юу. Тэгээ илүү бүтээн ингээ сайхан амьдарч нүүр хүүхдүүдэд өнчрүүлэхгүй. Тэр бол миний аз жаргал. Бидний энэ амьдарч байгаа нийгэм биш үү? Энд одоо болохгүй бүтгүй асуудлууд зөндөл байгаа. Бид ер нь юунаас эхлэх ёстой вэ? Бид сэтгэлгээнээсээ эхлэх ёстой. Тэгээд ардчлалыг сонгоо 30 жил болцсон тий. Ардчил гэдэг чинь одоо их л дур зоргоороо үгээ хэлэх эрх одоо юу гэдэг нэг өөр юугаар явцсан. Гэтэл ардчил чи яг нэг л үгээр хэлэх юм бол хууль ахгүй. Германд бол ардчлалыг бол ерөөсөө хуулинд ор захирагдаж амьдрах. Бид нар ч өнөөдөр хуулиа уншихгүй одоо ажил хийгээл ямар нэг юм ахаар таньдаг хүний хайгаал явчихдаг шүү дээ. Гэтэл хизээч хин хүн ч хуулиа харддаг. За энийг би энэ ажлыг бүтээхэд тулд энэ хууль журам нь ямар юм бэ? Тэ? Эхэлж ирээсээ тэр хуулийг боддог байхгүй. Таньдаг хүний хайгаа явчихдаг. Тэгэхээр ерөөсөө л ардчлалыг хууль гэд ганцхан үгээр илэрхийлэл тэрэн дор бүгдээрээ захирагдаж явж явах ёстой гэсэн тэр одоо соёлыг тэр сэтгхүү хүмүүс суулгаж өгөх ёстой. Тэгэхээр хүмүүс эхлээд нөгөө сэтгхүүтэйг ажиллах хэрэгтэй болж байгаа юм тий. Тэгэл одоо нэг юм асуудал тэгэл бүтэхгүй л бол тэн таньдаг газар байна уу? Энд бишээ таньдаг хүн байна уу? Тийм юм хэрэгтэй яалаа ийлээ гэл одоо асуудал юм байна шүү дээ. Зүг. Хизээ гадаад орнд жишээлбэл би Германд 8 жил амьдарсан. Зөндөө бичиг цаасны ажил нь бол манахаас хэцүү шттэ. Одоо ямар нэг юм хөөцөлтгөө бичиг цаас тэгэл тэр өргөл гомдол ингээл эхнээс ахвал ингээл амар олон юм шатаарат. Гэтэ тэр бүхэн ингээл ногоон гэрлэр ингээ явчихдаг. Манад бол тийм бахны газар очиод нэг хүний ширээн дээр мартагдчихдаг. Өөрөө л явж наан цаана одоо тэр байтугай цагдаа биднийг хамгаалах хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэгэл цагдаатайгаа бид нар ингээл юу биднийг хамгаалах цагдаа дээр өгсөн хүний өргөдөл нь ил болсон биш шүү дээ тий. Саяхан хүртэл одоо
нэг залуу гэр бүлийн асуудал дэлгэгдээл нийгэмд шууган тарилаа шүү дээ. Хүний өгсөн өргөдөл гомдлыг тэгээд ил гаргаад авчиж шүү. Гэтэл тэр цагдаагаас тэр хүн чинь хамгаалт төссөн шүү. Тийм үстэй. Бодтой юм л аа. Энийг л одоо би хэлжтэй. Өнөөгийн улс төрд та ямар дүнтэй вэ? Өнөөгийн улс төрд ер нь бүх л юмыг одоо энэ болохгүй бүтэхгүй энэ ядуурл энэ бидний аз жаргалгүй байгаа байдлыг энэ өнөөгийн улс төрчин л бий болгоод байгаа шүү дээ. Зөв шийдвэр гаргаад тэгээд тэр шийдвэрийн төлөө одоо тэр нь хэрэгждэг, тэрийг бид нар амьдралдаа хэрэгжилж явдаг, тэр хуулийг бид нар амьдралдаа өдөр тутам хэрэгжилж явдаг, тэр бүх юмыг хийж чадаагүй нь үнэн шүү дээ. Тэгэхээр энэ бол сайн биш муу дүнтэй. Хангалтгүй. Ер нь энэ улс төрч гэж хүн байгаа шүү дээ. Энэ хүн чи ер нь өөрөө ямар хүн байх ёстой? Би одоо ингээд энэ сэтгүүлчийнхаа ажиллаар их олон дэлхийн том улс төрчтэй ч гэдэг юм олон одоо тэр их хурлын гишүүдтэй уулзаж бас харах тий ийм сурвалжлага гарч явж ийлаа. За их хурлын эвлэлийн албаны дарга багтаа ч өндөр дээд хэмжээний айлчлалуудад явж ийлаа. Минийхаар бол одоо энэ манай улс төрд гарсан хүмүүс улс төрд гарахаар л дарга гэж ойлгох юм шиг л. Бусад орнуудад бол тийм биш. Бүр илүү энгийн. Илүү одоо бусад хүмүүстэйгээ ойрхон байдаг. Тэ? Хингийн байдаг. Тэр бүх юма тайлбарлаж ингэж яг тэр хүмүүсийн дунд орж иж тэр бүх юмыг мэдэрдэг. Тэр юмайг ярилцчихэж эргэж одоо шийдвэр гаргах төвшөндөө тэрийг суулгаж өгдөг юм байна лээ. Манай болохоор том дарга болоо цөнхөөж өөртөө барьдггүй. Ингээд хажуудаа цөнх барьдаг хүнтэй ингэ явж идэг. Бусад орнуудынхаа айгүй энгийн бүр гоё эд штэ. Шууд харцдаг тий. Тэрүүгээрээ тэд нар илүү их амьдралд ойр байдаг. Тэгээ гарч байгаа шийдвэр нь ч гэсэн өөр эдэм болов гэж боддог. Энэ хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл манай тусалж жоохон сул байна уу да гэж харагддаг штэ. Таны хувьд сул битгий хэлбэр хариуцлагын тогтолцоо гэж юм байд юм уу? Гэдэг хүртэл тийм шүүмжлэлтэй ханддаг штэ. Сэтгүүлч бид нар бол өдөр тутам бид нар өнөөдөр сурвалжлага мэдээ хийгээл ингээл явж гэн тий. Ер нь бол байхгүй шүү дээ. Түрүүний миний хэлдгэр тэгэл ямар нэгэн хариуцлага тооцъё гэл тэгэхээр таньдаг үнэ хайгаал явчихдаг. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийг бидний одоо тий Монгол улсыг тижээж байгаа ганц одоо том үйлдвэрийг барьцаанд тавиад ингэсэн улсууд ямар хариуцлага хүлээсэн даймжил болж шүү дээ. Тэд нар хизээш ялалдаггүй. Яаж хийж байгаа л аргалал ингээл явааддаг. Бид нар энэ бүгдийг шүмжлэл хандж байгаа шүү дээ. Тэгээд ихэн хариуцлага хүлээсэн. Өчнөө олон одоо татвар төлөгчдийн мөнгийг дураараа дургаад өөртөө ингээд хоорондоо батсан л байгаа шүү дээ, тий. Таны муу зуршил юу вэ? За муу зуршил гэж одоо муу л болох гэдэг юм болчиход байна л да. Ер нь бол би хүнд их итгэдэг. Тэгээ итгэлээсээ болж бас алдаж идэх тохиолдол гардаг. Тэгээ одоо тэр нь уул нь бол сайн юм байгаа. Гэтэл өнөөдрийн нийгэмд нөгөө талдаа муу болчиход байгаа байхгүй. Яг чи тийм юмд итгэж авсан гэж зарим тэрнтэйж хэлсэн. Тий, яг гэж тэгсэн. Яагаад эр хүнд итгэсэн? Чамааг урд нь тэгээд ах чи яагаад дахиад итгэсэн? Ч гэдэг юм уу те. Тийм миний амьдрал их тохиолддог шүү дээ. Гэсэн ч би одоо итгэсээр л ах юм шиг үл. Их л муу зуршлаа энэ. Сайхан Монгол орн ер нь ойрхон байгаа болов та ер нь яаж хардаг вэ? Юу байлгүй яах вэ? Ер нь яг зүрх сэтгэл байнга л яг хажууд явж байгаа шүү дээ тэр сайхан Монгол орн чинь. Гаднаас буугаал ингээ сэвэлсэн салхинд ингээл буухад хичнээн сайхан байдгүй те. Хүн би Германд сурж байхдаа араб оюутнуудтай хамт байсан. Тэднэрт бушуухан шиг герман хүнтэй эмэгтэйтэй суугаал те. Одоо тэд нар чинь дайн тулаантай те. Ирак, Ираны хүмүүс ихэд гэсэн. Яаж хийж байгаа л энэ Германы иргэн болоод үлдээ гэж тийм сэтгүүтэй. Бид нар хизээш тэгдэггүй. Өө бид нарын сургуулаа хурдан төгсөөд нутг руугаа явах юмсан. Тэднээс хэцүү амьдралдаа манайх чинь те 90-д онд ямар хэцүү байлаа те. Гэсэн ч бид нэр ерөөсөө тэнд ямар нэг улсын иргэн болъё гэж хизээш монгол хүн боддог. Америк элчин яагаад монгол хүмүүст 10 жилийн виз дартыг. Гүр өсрөөл монгол хүн 10 жил гадаад амьдрна гинэ. Тэгэл нутг руугаа явдаг тийм сэтгүүтэй гэдэг тэд нар ярьж штэ. Тэгэхээр бидний сэтгэлд бол Монгол орн бол ерөөсөө хол биш дандаа хажууд байдаг. Тэ. Хэцүү үедээ таны хүч чадвар зүйл юу юм? Гэхдээ энэс илүү их зовлон тохиолдсон штэ. Тэ энэ бол энийг би давжил гарах хэвээр. Них их энэ бол нэг шантрах юм биш. Эрүүл саруул байвал болно. Би эрүүл байна. Энэс илүү хүмүүс одоо зовлонтой одоо жишээлбэл тэ хүнд идэгшгүй өвчин туссан хүмүүс зөндөө байгаа штэ. Тэгэхэд энэний хажууд би
зүгээр л байж штэ гэж ингэж тэгж бодсон бодол маань надад хүч өгдөө штэ. Тэ. Ер нь хэр шантарддаг та? Та ер нь шантарддаг дээ. Тууштай туулаалахыг. Туулаалахыг боддог. Би ер нь юм асуудлыг тойрж гардаг. Тэртээ тэнгүү надад асуудал тохиолдсон бол энийг би өөрөө л давж гардаг. Би л давж гарах хэрэгтэй шүү дээ. Хин нэг юм миний өмнөөс давж гарахгүй шүү дээ. Ганцхан би өөртөө л хэлдэг. Би бас октоодтай хэлдэг. Энэ амьдралыг зөвхөн ээждээ битгэхгүй, аавдаа бити итгээр, ээждээ бити итгээр энэ амьдралын эзэн чи өөрөө шүү. Дандаа тэгж хэлдэг. Тэгэхээр энэ бол яг миний яг өөрийн зарчим. Би энэ асуудал ямар ч асуудал байсан би өөрөө л давж гар дундуур нь туулжлаа. Тойрч гарч. Тийм баггүй шүү. Таныг өөрийнхөө амьдралд өөрөө дүн тавьвал та ямар дүн тавих вэ? Года дүн тавь яасан хэцүү асуулт байна чинь тийм. Яг нэг дүн тавиад ингээд явах биш би зүгээр л одоо хичээж л яваа хүн. Тий. Хичээж явна гэдэг чинь бас муу дүн биш шүү дээ тий. Дунджаар хичээж л яваа. Хичээж л явна да. Хичээж л явна да. Та одоо хэвлэл мэдээллийн салбарт тэр нь одоо телевизийн салбарт одоо ажиллаж амьдарч байгаа. Олон жилчил явж байна тийм ээ. Тэгээ бас хэвлэл мэдээллийн салбарынхаа зүйлээс бас нэг ганц нэг зүйлийг бас тодруулъя л гэж бодож байна. Өнөөдөр манай Монголд 60 хэдэн сувг багш шүү тийм ээ. Ер нь энэ ийм олон сувг байх шаардлага байна уу? Та яаж хардаг вэ? Би энийг бол ийм олон сувг байх шаардлага байна, байхгүй гэж юусоо тэгж харддаг. Бага болол байж байгаа гэж харддаг. Тэгээ энэ бол хүн болгоны сонголт. Хүн дуртай юмаа хийх гээд байгуулсан байна те. Жишээлбэл би хамгийн сүүлд орог би телевиз байгуулсан баг те. Тэнийг юм уу гэж хүмүүс өндөө хэлчихсэн. Би юусоо тэгж бодохгүй байна. Энэ одоо ийм зах зээл байгаад ийм одоо хүсэл сонирхол байгаа учраас энэ байж байгаа байхгүй. Чадахгүй нэг нь тэгэл замаасаа гараад ингээд явна. Зах зээлийн өрсөлдөөний зарчмаар. Тийм өрсөлдөөний зарчмаар л явна тий. Тэгээ намайг тэгжсэн. Би ямар сони юм би чи одоо энэ 100 гаруй сувг байх чинь телевиз байгуулад гэв. Би заавал бусдад адилхан байх ёсгүй шүү дээ. TV2 өөр юмар ялгарч болно шүү дээ. Миний анхны өсөл мөрөөдөл бол би өнөөдөр Монголд болж байгаа үйл явдал мэдээллийг гадаадад гаргах. За энэ сайхан Монгол орныхаа байгалыг, энэ сайхан Монгол орныхаа түүхийг, энэ нүүдэлчин ард түмний дотоод философиг, тэр малчтын өнөөдрийн дөрвөн улирлыг аргадаж амьдарч байгаа тэр амьдрал, тэр бүгдийг би гадны одоо дэлхийн ертөнцид таниулна гэсэн ийм том амбицтай шүү дээ би. Тэгэж байгуулсан телевиз ахгүй. Тэгээ тэрийгээ ч гэсэн би багаар гүйцэтгүүлж явж байгаа. Би тэрийгээ анх нөгөө гаргаж исэн санаа анх одоо бичижсэн тэмдэглэлээ би үргэлж эргэлж хардаг. За би энийг энэ юугаараа энэ жанжин шуумаараа явах хэрэгтэй шүү. Чи энэний төлөө юу хийсэн өнгөрсөн хугацаанд гэж би тэрийгээ дандаа чеклж явдаг байхгүй. Шалгаж явдаг. Тэгэхээр энэ бол байжлаа. Өнөөдөр ингээд төрөлжиж штэ. Арилжааны телевизэд чинь бүгдээрээ л одоо игэл шиг биш явж игэл биш бүгдээрээ TV8 биш бүгдээрээ TV9 биш хүмүүсийн орон зайг үзэл ах ш. Танаа телевизээр ч гэсэн үзэх гоё нэвтрүүлэг байгаа хүмүүсийг аз жаргалтай болгож байгаа хөгжөөж байгаа тий. Тэгэхээр миний бол амбиц бол ийм надтай адилхан бас ингэж телевизийг өөрөөр харж байгаа одоо телевизийн эзэдүүд бас байгаа тий. За тооны хувьд зах зээлийнхаа зарчмаар тэгэл шахтаал хөгжөөл ингээл явах бах. За энтэй бол тантай бол санал нэг байна. Сэтгүүлчийн үнэлэмж сүүлийн үед бас нэг жоохон буураад байна уу да. Нийтэн дундаа бас нэг ард иргэдийн дунд нэг иймэрхүү юм бас нэг ажиглагтаад байгаа юм шүү дээ. Та хүн дээр ямар бодлоо тавьдаг вэ? Одоо би бас л нэг үнэлэмж буурлаа гэж яг тэд одоо хүмүүсийн хэлж байгааг тийм гэдээ би толгой тохиод явдаг хүн биш ээ. Өнөөдөр бол энэ сошиал медиа бол хөгжсөн тий. Хүн болгон сэтгүүлч хийж байгаа, иргэний сэтгүүл зүй бол аягүй сайн явж байгаа. Гэсэн хэдий ч гэсэн хүний сэтгүүлч ерөөсөө л мэрэгжлийн сэтгүүлзүүдэд итгэдэг байхгүй юу? Оройн очиж тэр сошиалаар өдөр сонсон юм а заавал мэдээгээр үздэг тий. TV8 мэдээ үзчихэж итгэнэ. Иглийн мэдээ үзчихэж мэднэ. TV2-ийн мэдээг үзэж өөр өнцгөөс харна. Тэгээ энэ бол сэтгүүл зүй бол яг л мэрэгжлийнхаа ямиг хийгээл явж байгаа. Зүгээр тэгж нэг хүмүүсийн хэлснээр сошиал медиа тэгж давалгаалж яана гэдгийг би дагаж давалгаалдаг хүн бол биш. Бид нар бол мэрэгчлэрээ сурцсан мэрэгжлийн редакцад ингээд хамрагдаад явж байгаа энэ хүн бол энэ сэтгүүлч бол заавал мэрэгжлийнхаа ямиг л хийж байгаа. Тэгэхээр энэ бол гадна явж байгаа энийг бол дагаж дуурах хэрэггүй. Өөргөө гүйцэтгэж байгаа. Тэгээд явж байгаа мэдээллийг ард иргэдмаар бас авахтаа нэг бас нэг тийм шүүлтүртэй хамаар байна тийм ээ.
Аль нь зөв, аль нь хотлоо, аль нь бодит байж болохгүй гэдэг. Үнэлт үхүйцээр л одоо хүлээж авах хэрэгтэй. Тийм, тэрийг л одоо яг мэрэгжлийн сэтгүүл зүй бид нар л хийж явж байгаа шүү дээ. Хайр гэж ер нь танихаар юу вэ? Хайр гэдэг бол ерөөсөө хүний өдөр тутамд, хүний цаг тутам, минут тутам сэтгэл зүрхэнд явж идэг үйлдэл. Тий. Заавал одоо би чамд хайртай, хайр минь хайраа ингээд авах шүү дээ. Сэтгэл зүрхнээсээ одоо тэр дэмжиж өдөр тутам л одоо хүнд хайраа түгээж дотроо одоо сайхан сэтгэл үүрлэж явахыг л хайр гэн тий. Тэр бол заавал одоо ирэмийн хайр биш. Бүхэл юмс хүнд хайраар ханддаг шүү дээ тий. Амьдрал гэж таних. Амьдрал бол миний хаар бол хүмүүсийн хоорондын харилцаа. Би биендээ өгч байгаа тэр харц, би биендээ өгч байгаа хайр, би биендээ хандж байгаа хандлага. Энэ л амьдрал. Дүнсэж ажилтай, орлоготой гэж би тэгж бол тайлбарлахгүй. Хараат ус сэтгүүл зүй гэж байгаа ихч. Тэгээд хэвлэл мэдээллийн эзэд одоо эзэдийн нэрс ил болох хэрэгтэй. Үнтэй та ер нь хэр санаа нийлдэг. Тэгээ ер нь бол юм ил тод авах хэрэгтэй. Тэгжээж хараат бус явна. Тэр чинь бид нэр ил байхгүй тусам бол мэдчихэж шүү дээ. Бид нар чинь тэрэн дээр нь гарамгаа шүү дээ тий. Тэгэхээр бол одоо манайх бол ил байдаг шүү дээ. Харилцаа холбооны зохицуулах газрыг ингээл сайт руу н ороод ингээл харахад бүх юм ил гэж байгаа тий. Тэгэхээр энэ тийм байна гэл ингээл бүгдийг гаргаад ирнэ. Жишээл би НЦ-д ажиллаж байсан тий. НЦ бол Апо компани харьяалалтай байдаг тий. Апо компани эзэдүүд хэн блэ? Гэлээгээд тэр хүмүүс одоо миний ажиллаж явах тэр хугацаанд л ямар нэгэн улс төрийн байдлаар шахалт үзүүлж яажсэн тохиолдол бол надтай гараагүй. Би бол ер нь гол мэдээнийх нь бодлогыг зангиддаг хүний хувьд бол ер нь бол тэг чи тэгээд ингээд гэж нөлөөлжсэн нөлөөл бол байхгүй шүү дээ. Бодвол одоо зар сур. Тэгээ сүүлдээ би бүр гайхсан энэ улс төрч хүн байж бодвол одоо зар сурчлагаандаа найдаж телевиз байгуулсан болов уу гэж бодож исэн. Магадгүй хэн нэгэн хүний хобби ч байсан байж магадгүй телевиз байгуулах тий. Одоо би яг сандын одоо Монголын 3 дахь хэрэглэгч инхээр даргаыг өсөглөн зарлж яхад их нэртэй нь хийчих одоо ярилцлах ТV энэхүү тах уцаар ярьж ТV-ийн захирал. Одоо би ТV-сээрөө ингээд яриулахаар одоо манай телевиз чи өөрийнх нь телевиз юм чинь тий. Чи энэ Соломон Гэргитэй ярилцах уу? Өө тэгээ гэл шууд одоо яг тэр амин одоо дээсний дөрөн дээр хахад авчраал ярилцлага хийжсэн. Гэт тэгэхэд үгүй танаа чамд одоо ямар нэгэн дарамт ирсэн үү? Надад харин ч дарамт ирээгүй. Харин нөгөө талаасаа бүр хүмүүс ямар сони танаах хэвээр ийм өөр одоо бодлоготой байж мэж гэл жирийн иргэд бидрийг харин сонин ийм бодлогоор над руу уцтчихсэн. А гэтэл яг телевизийн эддүүд бол ямар нэгэн дарамт үзүүлэх шүү дээ. Тэгэхээр бүх юм ил тод байгаа. Бүх юмыг тэгж шаарлуулж харах хэрэггүй л болов гэж бодож байна. Янз бүр л байдаг баг. Зөв миний туршлагаас бол миний ажиллаж исэн. Манай хөлөмтлийн салбарын хөгжил ер нь хэр яваа гэж боддгоо та. Зүгээр яха би сая ингээ CCTV-тэй хамтраад нэг Хятад Монголын одоо дипломат харилцаа тогтоосны 70 жилийн зориулсан баримт кино хийлээ л дээ. Тэгээд ингээд харж хахад яг энийг би нийтэд нь хэвлэл мэдээллийн салбар гэдгээр нь яг нэг мэдээ гэдэг утгаар нь шүү дээ. Ингээд хамтраад ажиллаж хахад бид нар бол ур чадвар бол тутахгүй юм байна. Сэтгхүүгээр бол тутахгүй юм байна. Сэтгэж байгаа, хийчихэж байгаа. Илүү одоо агуулгатай тэр 40 минутын баримт кинонд бид нар уран бүтээл талаасаа орж байгаа, техник талаасаа CCTV зорж байгаа. Тэгэнгүүт бид нар тэр агуулга талаасаа бид нар тэр 40 минутанд айгүй олон агуулга, үнэхээр том агуулгатай хийчихэж байгаа. Гэтэл тэр хятад телевизийнхэн тэгж байгаа. Манай одоо 40 минутанд бол энэ их олон агуулга бол бас орохгүй. Та нар бол айгүй юмыг өргөнөөр хард юм байна. Их сэтгүүч их өөр юм байна, задарсан юм байна. Гагцгүй одоо бид нар нөгөө хүний олноор одоо цохиж ажил хийж чадахгүй байгаа шүү дээ. Өнөөдөр бол бага цөөн хүнтэй одоо нэг редакцтэй өнөөдөр 3-4 сэтгүүлч өдөр хідэн ч мэдээ хийгээд байгаа. Гэтэл тэр хүний олноор цохиж байгаа юмуд тэр мэдээг улам боловсронгуй хийж чадчихжээ. Улам одоо эрен сурвалжилж чадчихжээ тий. Германы сэтгүүл зүйн гэгчлээ одоо Шпигелгээ сэтгүүл дээр нэг өгүүлэг бичгээд 3 сар одоо эрен сурвалжилж явж хийж. Тэгээд тэр бүтээл одоо сайн гарахаас үгүй яах юм тийм биз. Гэтэл өнөөдөр бид нэр өдөр тутмын сонинд хичнээн өгүүлэг бичиж, хичнээн ярьцлага хийж байна тийм. Энэ л бидний хоорондын ялгаа байгаа байхгүй. Түүс би бол ур чадварын хувьд Монгол хүний сэтгэхүй хизээч одоо хүнээс тутна гэж л байхгүй.
Энэ төр засаг энэ ард олныг одоо соён гэгэрүүлэхэд ашиглаж болох үеч одоо хэвлэл мэдээллийн салбар соён гэгэрүүлэх зүйлсүүд байна шүү дээ. Энэ дээр ер нь хэр анхаарал тавьж ажиллаж байгаа гэж та боддгоо. Одоо жишээ нь ийм байгаа байхгүй. Германд одоо би таны герман сургууль төгссөн болго германд ирээд шээ. Германд хэвлэхийн 4 хүн ширхэг үйлдвэр байна. Тэр нь яг төрийн мэдлэлд юу хэвлэж нийтэлж ямар ном зохиол нийтэлж ард түмэнд түгээхийг төр нь ингээ хянаас сууж байдаг. Гэх жишээний гадны хөгжилтэй оронд одоо иймэрхүү зүйл байх юм аа. Манайх ер нь үнийг одоо яаж ашиглах ёстой гэдэг юм бэ? Зарим тал дээр манайхаас нь хэвлэл мэдээллийн салбарыг бол ингээд хэтэрхийх нээлттэй тавиад тутсан гэж харддаг л да. Жишээлбэл би бас харж ирсэн. Францад жишээлбэл одоо ингээд бослого болж байгаа тийм чагсаал цуглаан болоод ингэж. Тэрийг бол тэгэл шууд ингээл телевизээр нь шууд харуулдаг шүү дээ. Тэнд чи одоо цуснууд янз бүрийн юм болно тийм сөргөлдөөн болно. Тэрийг шууд харуулдаг шүү дээ. Тэгээ би бас анх орж ирчээд нөгөө бид нар 7 сарын 1-нд те 2008 оны 7 сарын 1-нд чагсаал цуглаан боллоо. Тэрийг бол би бас өөрөө шууд нэвтрүүлэхэд 3 өдөр гэртээ харилгуу явуулж ирсэн. Тэгэд би бас бодож ирсэн ингэж бас хамаагүй явуулж болох юм болов. Ягаад гэвэл тэр хөрсөн улсууд чинь хөрсөн залуучууд бас зургатаар хараад ирсэн гэж ярьсан шүү дээ. Тэр энэ бас хэвлэл мэдээллийн салбар бид нар бол бас тэрэн дээр алдаа гаргасан болоо гэж бас эргэж харддаг. Тэ? Яг тэрнтэй адилхан бас л зарим юмн дээр бол хэтэрхийх арчлалтай байгаа. Тэр нь бол нөгөө хүмүүсийг соён гэгэрхүүлэхээсээ илүүтэйгээр хүмүүсийг одоо буруу зүйлд урайлан дуу. Өнөөдөр бидний одоо бас янз бүрийн хүмүүсийн төвшингийн хүмүүс үзэж байгаа шүү дээ телевизийн мэдээллийг те. Тэгэхээр соён гэгэрүүлэх зүйлээ бол сайн хийж чадахгүй байгаа. Энд чинь бүхэл бүтэн бодлогоор явдаг те. Одоо манайх ч нэг соёлын яам гэдэг нэг яам байгуулаад тэгээд буцаагаад татчихлаа шүү дээ те. Тэр соёлын яамаараа өнөөдөр чинь соёл боловсрал энэ соёлын асуудал чинь нэг яамны одоо бас нэг л хэсэг болж явж байгаа шүү дээ. Гэтэл эн чинь айгүй том гол юм байх хэрэгтэй шүү дээ. Тэр музейн асуудал гэл ингээл ярьж байна те. Өнөөдөр одоо байгаа 2-3 музей те үзүүлдэг бид нар хүүхдүүдтэй. Гэтэл энэ улсууд чинь хамгийн түрүүнд хүмүүсээ соён гэгэрүүлэхийн тулд тэр музейгээр дамжуулж, тэр түүхээрээ дамжуулж соён гэгэрүүлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ музейн асуудал бол ерөөсөө энэ соёлын хамгийн том асуудал. Тэгэхээр бол энийг орхигдуулсан. Энийг одоо битгий орхигдуулаасаа хийгээсэ гэж бодож байна. Тэгээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань ард олонд юу хэвлэл нийтлэх, юу хэвлэл нийтлэхгүй гэдэг нь төрөөс ямар ч хараа хяналтгүйгээр шууд ямар ч фильтрүүгээр хүрдэг болчихжээ. Ер нь ингээд хараад хахад манайх шиг энэ улсын хурлын чуулгана ингээд шууд дамжуулж идэг газар байт юм болов уу? Ер нь бол өстой мэдэхгүй мэ тийм туршлага бол мэдэхгүй. Шууд тэгж дамжуулдаг тийм юм байхгүй бах. Манайх одоо яагаад юм мэдэхгүй тэгэл ил тавьсан. Харин ч бүр байнгын намайг ажиллаж хахад байнгын орооныхыг бас шууд дамжуулна гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгээ харин байнгын орооныг бол дотооддоо ордон дотор дотоод сүлжээгээр дамжуулдаг болсон юм шиг байлээ те. Тэр бол бас болохгүй. Тэр чинь улсын одоо бүхэл асуудал хилцэгдэж байна те. Тэрэнгүүд тэр чинь одоо протокол ороод тэр бүх юм чи эргээд хэрвээ сэргээ гэвэл ямар нэгэн байдлаар эргээд түүх сэргээг бүх юм бичээстэй байгаа шүү дээ те. Тэгээ тэр болгоныг ард түмэнд ил золоо гадах хэрэггүй л болов. Уг нь улс оронд ч нэг тийм нэг нууц ихэр зүйл уг нь байн барин тийм ээ. Тэгэхээр манад одоо хэтэрхийн ил юм нээлттэй байгаа жоохон хэцүү юм уу даа гэж харагдаад байгаа. За сүүлийн үед хэцүү энэ хэрэг төвүүд ч одоо их сонсогдох юм да. Их хүний хувьд одоо имзэлжил явдаг болов. Таны хувьд. Тэгээ залуучууд маань энэ сүүлийн үед хар тамхи гэж энэ зүйл одоо бас хэрэгүүд их байна. Энд маш их одоо уран татагдаж байна. Эний одоо гонтол шалтгаан нь юу вэ гэж таардаж байна. Харин тий одоо саяхан л бас сон дээр тоо оронд харж ила. Одоо энэ шоронгууд чинь ер нь 20-30 насны тэр хар тамхи хэрэглэхийг завдсан, зарсан, өрсөн гэл олон янзын хэлбэрээр залуучууд шоронд их байна гэж сонслоо л да. Одоо тэр хар тамхи гэдэг чи одоо их л үнэтэй зүйл үсттэй. Их л одоо мөнгөөр удах юм бол те. Тэр их мөнгийг одоо хаанаас олоод идэг. Эцэг их нь өгөөд идэг юм уу? Тэр чи одоо ажил төрөл хийхгүй одоо тэр залуучууд ажил хийлээ ч гэсэн одоо тэр хар тамхи авах хэмжээний тэм цалин урамшуул өнөөдөр манад юу байгаа л те. Тэр одоо тэгэл эцэг их нь тийм баян цатгалан тэгэл тэрүүгээр нь одоо ингээд явцсан.
Тэгээ одоо миний нэг таньдаг эгчтэй хүүхэд нь бас яг хар тамхи хэрэглээд 1 жилийн ял аваад явцсан эгч байдээ. Надад ярьж ирсэн. Гэхдээ яг бид нар чинь нэг дутууд улмыг өссөн болоош тэр юм уу тэгээд энэ өөртөө хүүхдүүдийг л хэлбэг дэлбэг айтайхан өсгийг л өдөр шөнөгөл ажиллалаа тий. Юмар дутаасангүй сургууль соёлд нь явууллаа. Бүх мөнгөний гаргасан машин тэргийг авч өглөө байр хоол энэ бэлдэж өглөө. Тэг эцээцт ингээд нөхд маань ингээд юм хар тамхи дорчих юм аа. Одоо миний л буруу болж ах шүү. Тэгээ одоо бас ингээд юмар дутаахгүй гэл ингээд бас л ингээд явж гин гэл. Ихэн сэтгэл ахгүй тэр чинь. Тэгээ тэр бол бас одоо буруу гэдгийг харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг амьдралыг хүн өөрөө л авч явна. Чихэнд ч битэнэ, ээжтэй битэнэ, аавдаа битэнэ. Энэ амьдралын эзний чи өөрөө шүү. Тэгэхээр бас нэг хэсэг бидний одоо аав ээжүүд те өөртөө үзээгүй юм чинь айтаа хамтдаа мэдүүлчих юмсан. Сайхан сургуульд нь сургачих юмсан гэдгээс болоод алдсан эцэгчүүдийн одоо үр дүнний юм болов гэж харж штэ би. Тэгээ дээрэс нь энэ бага насны хүүхдүүд их эндхийн их хүчрэх хэлэлд автчихжээ. Тэрийг ингээд бодоод инхээр тэр ээж одоо яаж цаашаа амьдрнаа, тэр аав яаж цаашаа амьдрнаа л гэж гол харалт штэ. Тэгээд яг Монгол хүмүүс сайхан сэтгэлтэй хэвлэл мэдээл одоо сошиалор ингээл бүх юм ил тодоогоо болохоор би биндээ тусалчихна. Тэ бас ингээл нэг юу өрнүүлээл тэ аян өрнүүлээл тэ. Бүхэл юм би биндээ аль болох туслахыг хичээж байна. Гэтэ энэ тусламжаар бол цаашаа явахгүй шүү дээ. Энэ асуудлыг шийдэхгүй шүү дээ. Тэ? Тэр хүүхдүүд бол хамгаалагдсан байх хэвээр, тэр хүүхдүүд ад жаргалтай байх хэвээр, тэр хүүхдүүд үлэн зэлмүү амьдрах ёсгүй, өсөх ёсгүй тэ. Хүүхдийн бага нас бол хамгийн сайхан ад жаргалтай өнгөрөх хэвээр. Тэр бүгдийг л одоо тэр дэлхийг, тэр ертөнцийг, тэр Монголыг бий болгохыг хичээж байх ёстой л да бид нар тийм томчууд. Улс төр дэх гендерийн асуудал гэж байгаа. Ер нь энэ эмэгтэйчүүд маань улс төрд одоо олноороо орж ирснээрээ юм давуу гэж таардаг. Саяхан Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама хэлсэн байл л дээ. Магадгүй тэр одоо дараагийн одоо ерөнхийлөгчийн сонгооны хин нэг эмэгтэй дэмжсэн байж болно. Гэхдээ тэр үг надад их таалагдсан. Юу гэхээр 2 жилийн дотор эмэгтэйчүүд одоо дэлхийг удирдах юм бол айгүй ад жаргалтай болгож чаднаа гэж хэлсэн байлээ. Тэрнтэй бол би бас санал нэг байгаа. Тэгээ дээрэс нь Либер гэж нэг улс байна. Тэр улс бол гадуурхал, ядуурл ихтэй. Тэгээ тэр улсын ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдсон байна. Тэгээ 1 жилийн дараа тэр улсын дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1.1-ээс 5.4 болтлоо өссөн гинэ. Урд нь эрэгтэй ерөнхийлөгчтэй байхад 1.1 байсан. Тэгээ 1 жилийн дотор яагаад ингэж хурдан өсөж вэ гэд Колумбик их сургуулийн эрдэмтэд судалсан байна тэр улсыг. Ямар нэгэн одоо ашигт малтмлын таатай нөхцөл бүрдбүү эсвэл хууль тогтоомжоор тэрийг нэг давмгай байдал бий болов уу гэдгсэн. Тэгсэн чинь л ерөөсөө л тэр эмэгтэй хүний байглаас өгсөн өгдөл юмыг тэгш хуваарладаг. Тэр өгдөл байсан гэж байгаа. Ер нь тэгдэг чинь их хүн бол бүх хүүхдүүдтэй л ад жаргалыг түгээдэг. Бүх хүүхдүүдтэй л ижил тэнцүү тэр бүх юмыг хоолунд юу гэдгийг хувц сонор бүх юмар л ингэж адилхан авч явдаг үстэй тий. Одоо жишээл манай ээж 8 хүүхэдтэй. Тэгэхээр тэр байгалаасаас өгдөл байт юм байна. Тэр нь одоо улс төр нийгмийн амьдрал тэгж нөлөөлж байна. Баялагын тэгш хуваарладаг. Тэгээ би бол энэ дээр бас санал нэгтэй байгаа. Мэдээж яриг зөрөлт хүмүүс байгаа бах. Сайн муу хоёр талтай байх. Гэхдээ би бол эмэгтэй хүн болвол тэгж амьдралыг зөөлж. Бид нар чинь хамгийн эцсийн зорилго бид нар юу ад жаргалтай л байх шүү дээ. Ад жаргалтай байх гэдэг чинь бас тэр нь ажилдаа орлоготой байхыг л хэлж байгаа шүү. Тэгэхээр ад жаргалтай дэлхийг бүтээж чадна гэж хэлсэн байна лээ. Тэгээд одоо энэ ковид араас цар тахал гэдэг нэг одоо энэ он гараал бид нар ч одоо 5 сар болчлоо тийм ээ. 5 сар дэлхийг хорчлоо шүү дээ. Дэлхийг хорчлоо. Тэгээд энэ хэцүү цаг үед бас ямар азар одоо эрүүл мэндийн сайд маань эмэгтэй хүн байсан. Тэр тусмаа одоо ямар азар сэтгүүлч хүн байсан юм бол доо ч гэж одоо надад тийм бодол төрдөг шүү дээ. Тийм сэтгүүл мэрэгжлийн тийм онцлог байна. Тэгэд хувь хүний бас өөрийн мэдрэмж байна л да. Дэлхийн ирээдүйн хөгжил танихаар ямар байх вэ? Тэгээ ирээдүйн хөгжил одоо ингээд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын бичгийг би харж байна л да. Ковидын дараах өмнөх буюу дараах гэдэг чинь. Тэгэхээр одоо бас энэ цар тахал энэ өвчин зовлон чинь бас л нэг хөгжлийн өөр шатыг авчирж байгаа байхгүй тий. Өнөөдөр бол их
үйлдвэрлэл бол их тэгж бөөнөр нь үйлдвэрлэл аваачаал ингээл тавьчихгүй байна гэж. Ягаад гэвэл бүх юм онлайн болцсон. Онлайн болно гэдэг чинь яг тэр хэрэглээгээр хүн захиална шүү дээ. Тэгэнгүүт тэр юм чи бас тэр тооцоонд орж ирж гин гэж байгаа байхгүй тий. Хүмүүс дэлгүүр явахгүй тэгээд цагаа хэмнэжэн тий. Дээрэс нь одоо энэ ковидын дараа мэдээж сайн цаг ирнэ тий. Ковидын дараа бол их олон ажил бол бас онлайн явах юм шиг харагдаж байна. Бид нар өнөөдөр автобусанд бид нар өнөөдөр гудамжинд хичнээн цагийг урьж байгаа л ажилдаа 3 цаг явж ирж шít Монголын нөхцөл. Хаашааш 2-3 км шít уул нь бол. Гэтэл бид нар тэгээд зам дээрээ зогсож идэг хэрүүлээ эгээл сигналдал зогсож идэг. Тэр чинь айгүй хөрөвтэй цаг байсан юм бэ гэдгийг энэ цар тахал чинь нэг талаасаа муу юм боловч нөгөө талаасаа эерэг талаас нь харах юм бол тэгж харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд бол их юм өөрчлөгдөнө л гэж хэлж байна. Гэж ярьж байна. Энэ судлаачд бас тэгж байна. Тэгэхээр бол дэлхийн ертөнц бол тэр талаараа илүү одоо материаллыг илүү одоо хямгч, арвч хямгч, илүү их одоо эдийн засгийн үр өгөөчтэй тэгж хөгжих болов гэж харж байна. Энэ улс орны хөгжил дэвшил гэдэг зүйлийг ер нь юугаар нь үнэлждэг үнэрх юм? Тий бидний түрүүний яриад байгаа хүмүүсийн наад жаргалтай байдал тэр өөрхийнх нь одоо эдийн засгийн хувьд одоо хараат бас байх. Тэ? Тэр хүүхдүүд нь шууд боловсролын одоо системд хамрагдах, шууд цэцэр сургуульд хамрагдах тийм. Тэр их одоо аж аргалын индекс шүү дээ. Индексээр л хэмжигдэж шүү дээ тэр. Сайхан метронууд одоо өндөр гоё барилга, том сайхан гүүрнүүд энэ хөгжил шүү. Мэдээж эрийг бас энэ хөгжлийн нэгэн нүдэнд харагдах л нэг хөгжлийн нэг салбарлсан л зүйл шүү дээ. Тэр юу хөгжил бол тэр хүмүүсийн гудамжаар тайван алхаж байгаа, тэр хүмүүсийн аж аргалтай нүд, тэр гэр бүлээр аж аргалыг мэдэрч байгаа, гэр бүлтэйгээ илүү цаг зарцуулж чадж байгаа. Тэр бүхэл одоо юугаар хэмжигдэн шүү дээ. Аж аргалын яам гэж хүртэл байдаг ус байдаг шүү дээ, тийм? Аж аргалын яаж аж аргалтай болох вэ? Хүний сэтгэлийг гэдэг тэр одоо судалгааг хийгээд засгийн газартаа танилцуулдаг том төрийн бас байгууллагууд байдаг, тийм? Тэгэхээр манад бол өнөөдөр яг тийм шийдвэрүүд бол ерөөсөө тийм судалгаагүй гардаг. Ерөөсөө энэ хөгжсөн улсуудын юу харж ах чинь тэр судалгааны төрийн бас байгууллагууд нь засаг төрдөө нөлөөлж засаг төрдөө тэр судалгаа хийж өгдөг. Дандаа тэгж. Одоо яг судалгааны байгууллага бас шаардсангүй явж л байна л да. Судалгааг бас хардаг. Судалгаа нь юу вэ гэж бас эхлээл хэлдэг болсон биз дээ. Тэр чинь бас хөгжилтэй бас дэвшиж जैन тий. Гэхдээ энэ бол айгүй хурдан хөгжих хэвээр, айгүй хурдан энийг бид нар хэрвээ хөгжил гэж бодвол айгүй хурдан энийг хөгжүүлэх хэвээр энэ хүмүүсийнхээ үгийг сонсох хэвээр. Энэ төрийн бас байгууллагууд энэ бүх юм чинь засаг төртөө одоо зөвлөгөө өгч юм бай шүү. Өнөөдөр гудамжинд амьдрал юм бай шүү гэдэг юм. Ил алхан дээр нь тавих хэрэгтэй байхгүй тэр судалгааг. Тэгжээж аж аргалтай болох байх гэж бодож байна. Тэгж сайхан аж аргалтай болохын тулд хинүүс нь юу хийх юм? Тэгэл яг л чаддаг юм аа л хийх хэрэгтэй. Манай аав надад тэгж хэлдэг байсан. Хүн ажлыг голдоггүй, ажил хүний голдог гэдэг. Тэг би бүр гайхдаг байхгүй юу гэж тухайн үед чинь бид нар чи одоо социализмын үеийн хүмүүжлээрээ цэвэрлэгч гэл тэгэхээр чинь хизээч би цэвэрлэгч болно гэж бодохгүй шүү дээ тий. Цэвэрлэгч бидний үед чинь цэвэрлэгч ээжтэй бол ичдэг, эгчтэй бол ичдэг хэлдгүүл хэлсэн шүү дээ. Үнэн шүү дээ энэ бол тий. Гэтэл бас тийм биш юм байна гэдгийг бол яг ойлгож байгаа байхгүй. Хүн чаддаг юм аа. Ер нь ямар ч ажлыг хүн ингэж голохгүй хийх хэрэгтэй. Харин одоо яг н ажилдаа голлогдсон хүмүүс айгүй их болцсон байгаа байхгүй. Тэр чинь бидрийг хөгжлөөс хойш татаад байгаа байхгүй. Би чадна гэдэг хүмүүс вэ шүү дээ. Одоо 100 айлын би чадна гэж яриаддаг тий. Тэр чинь бас хүмүүс би махадаа юм хийгээд шүү дээ. Тэрнээс 7 улсууд бас ингэ төрд гарцсан байдаг шүү дээ. Тэгэхээр ажилдаа гологдож болохгүй. Чи ажлыг голох биш. Чи ямар ч юм хийцэн байх, хийж чаддаг байхсаа хийх ёстой тий. Ажил чамаа голно шүү гэдэг тэр философи, тэр ухагтхууныг манад дээр гаргаад тавьчих хэрэгтэй юм шиг л. Тэгэл хүн бүр оногдсон, өөрт оногдсон ажлаа чин сэтгэлээсээ бүгд сайн хийдэг бол нөгөө нь аж аргалтай сайхан улс орн маань энүүхэнд байх нэ. Яг үнэ. 10 дугаар анги төгсөөд энэ хөгжилтэй орнууд чинь 12 дугаар анги төгсгөөд шууд их сургуульд оруулдаг юм байл шүү дээ. Волонтер ажил гэдэг нөгөө нийгмийн чанартай ажлыг 1 жил хийлгдэг. Тэр нь одоо асрамжийн хүүхдийн асрамжийн газар очивол, настаачуудын асрамжийн газар очивол, цэргийн албыг одоо тэр нөгөө нийгмийн албаар дүүцүүлж хийж болно тий. Тэгэнгүүтээ тэр хүүхд чинь дөнгөж 18 настай сургууль төгсөө 19 нас 1 жил ингээ хүмүүсийн дунд ороод туслах ажил хийгээд ингээд явангууд хэмбэ гэдгээ өөрийгөө мэдэрдэг юм байна. За би хуульч болно.
Одоо хуульч модонд орж ийн бүх хүмүүс хуульч орж ийн бизнес одоо юу гэдэг лээ бизнесийн удирдлагаар хүмүүс орж ийн би тэрийг сурмаар байна гэд тэр хэв маягийг тэр нийгмийн хэв маягийг дагж исэн бол тэр нэг жил хүн өөрийгөө сонсд юм байна. Тэгэнгүү тэр юугаа өөрчилдөг. Тэрийг зөвхөн тэр өөрөө шийдвэр гаргах тийм хэмжээнд хүрэх юм байна л да. Бидний алдаа юу байсан бэ гэвэл шууд л их сургуульд оруулчихдаг. За өнөөдөр одоо манай Монгол улсад хуульч хэрэгтэй. Чи багш бол чи эмч бол гэл ингээл явуулчихна. Эмчээр 2 жил сурчаад манай нэг хамаатны хүүхэд би ээж нь эмч удам дагсан эмч болно гэд энэ бол би биш юм байна. 2 жилийн дараа тэрийг болж байгаа байхгүй. Би барилгын инженер болъё гэд. Тэгээд тэр чинь хүн өөрийгөө сонсож байгаа байхгүй. Тэгээ хайрын цаг хугацаа байхгүй бас тий 2 жил ингээ явчихна. Тэгэхээр энэ боловсролын тогтолцоог бид нэр илүү хүмүүнлэг болох хэрэгтэй. Шууд одоо ингээ зарчмаар явах биш тий. Шууд ингээ мод дагж явах биш. Илүү хүмүүнлэг болгож өөрийгөө сонсох цаг хугацааг өгөх хэрэгтэй гэж бодож. Таны үг хэр хүчтэй бол? Миний үг их хүчтэй гэж бодож байна. Гомдоохтой бол би бас их хүчтэй үг хэлжтэй. Тэгээд дараа нь бас шаналнаа. Энэ бол бас миний нэр төрөний ярьсан дутагдал юм биш үү? Тэгээд миний сайхан үг ч гэсэн хүчтэй. Тэгээд тэр сайхан үгээр чинь цэнэглэгдээд бүх юм мартчихлаа гэд ирэхэд ярьж ах найз нөхөд ах дүүнэр зөндөлддөг тийм. Тэгэхээр хүчтэй. Энэ бол бас одоо юу гэхээр бас нэг сэтгүүлчид чинь бас нэг тийм хүчтэй хөвгтэй байдаг шүү дээ тий. Тэгэл бас боддөө шүү дээ бас хүнд нэг хатуу хүчтэй үг хэлчихүүдээ за надад бас нэг тийм өгдөл байгаа шүү тий. Манайхан угаасаа тэгж бичгийн хүмүүс учраас манай ах зохиолч тий хүчтэй үг хэлчихдээ тэгээ надад бас тийм юм байгаа шүү гэж би боддөө. Хүчтэй. Ингээд дургуурмаар төвчдөг юу хараад. Тий нэг юм хүмүүс тэгээ юм ч сан жоохон юм гэж хэлж магадгүй л дээ. Яг миний төвчгэд дургүй одоо төвчдгүй юм гэхээр чилэл одоо онгоцонд ороод ингээд суунштай тий. Тэгэл ингээд суухт чинь чил би бол өөрөө бол хин нэгэнд нэг тийм дараас төв бодохгүй боддог байхгүй. Айгу хурдан яваад гэлс ингээд явж байхдаа за ер нь тэр хавцаа миний суудлаа байгаа шүү. Яг бол ард зөндөө хүмүүс ирж байгаа тий. Айгу урдан ингээл явал гэс судлаа бол зугаал гэс тэр өгсдөө дээш нь тавих хэрэгтэй юм а тавил ингээл ингэчдэг. Тэгэл ингээл урд ингээл зогсоол тэгэл ингээл тэрийг онгоолгаач тэр үйлчлэгчээ дуудаачаа гэл ингээл те ингээд ард нь хүмүүс өндөө хүлээгээл хахт ингээл зогсоод тэгэл нэг үйлчлэгээ авах гал. Нэг үйлчлэгээ авах одоо боломжгүй газар нэг сүрхий үйлчлэгээ авах гал би мөнгөө төлцөн гэл. Би энийг бүр төвчдгөө. Энэ бол одоо бодвол хүмүүст бол нэг тийм анзаарахгүй юм байж магадгүй. Би бол энийг бүр айгүй юу яадаг төвчж чаддгүй тиймэрхүү юм ийм. Энэ бол надад жижиг зүйл бол биш. Энээс айгүй том зүйл гэж би бодсон. Хэр сайн ээж вэ та? За би одоо хүүхдээ хүмүүжил одоо сая хүүхдээ сургууль төгсгчөөд би биччихсэн. Одоо хүүхдээ хүмүүжүүлэх гэж нэг их олон сургаал мургаал хийсэнгүй. Одоо энэ 20 жилийн хугацаанд би өөрийгөө л хүмүүжүүлж ирлээ те. Хүүхдийн хаажууд өөрөөрөө үлгэрлэх гэж хичээлээ те. Тэгэхээр би бас өөрийгөө хүмүүжүүлж байгаа байхгүй. Тэгээ яг манай хүүхцээ бас баган ч яг тэгээ том нь яг та number 1 ээж гэд над руу нэг юм явуулсан бэлдээ сая ээжүүдийн баярын өдрөөр. Тий тэгэхээр одоо бас хүүхд маань бас ээждээ баярлаа л гэж хэлж ах шиг байна те. Тэгээ би бол сайн байхыг хичээдэг. Тэгээ тэрийг бол би зөвхөн өөрөөрөө л үлгэрлж явах. Түүнээс ш одоо хэн нэгний хэлсэн үг ингээд яагаад авах штэ. Өөрөө л нэг айтайхан явал энэ хүүхд намайг хараад ингээд явах болов гэж бодсон ш. Тэгэхээр хичээж л яваа ээж тий. Хэр сайн эзэгтэй вэ? За одоо ерөнхийдөө гайгүй л ах гэж бас бодож байна. Ер нь. Тэгэхдээ би бас нэг тийм эзэгтэй гэд ингээд явах шиг. Миний энэ эзэгтэй энэ үүрэг хариуцлагын манай нөхөр бас яг адилхан үүрч явдаг байхгүй. Би бас л эзэн үүргийг бас адилхан хүлээлцэн. Нөхөр маань эзэгтэй үүргийг хүлээлцэн. Би эндээ ерөөсөө яг ингээд 50% тай л явдаг бит хоёр. Манай нэг тийм найзуудын одоо нэг гэр бүлийн найзуудын нэг тийм юм байна бас. Ерөөсө хоёулаа зүтгэж идэг. Хоёулаа ингэж зүтгэж энэ амьдралыг босгодог тий. Хэн нэгэн одоо нөхөр нь илүү ажиллаад ч тийм аавгаан ингээд байгаад идэг. Тэгж ажилласнараа хоёулаа хөгжиж идэг. Хоёулаа би нэг илүү их ойр дотно болж ойлгож идэг. Илүү гэр бүл бат бих болж идэг. Тэр хоёулаа зүтгэж. Өнөөдөр бит хоёр ингээд өглөө гараад хоёулаа нойр холбуул ингээд яг л ижлэх нь л зүтгэж явдаг. Тэгэл өдөрт галбан тушаал ашиж байгаа эмэгтэй эзэгтэй хүн болохоор бас л хэцүүлээд байх л та тийм ээ. Тий. Өөр нь бүх юмыг л амжуулах гэж бодно шүү дээ. Тэгээ өглөөний хийсэн ажил
тэр төлөвлөсөн төлөвлөгөө, тэр мэдрэмж, тэр одоо цаасан мэдрэмжээрээ цаасан дээр буулгасан ажил за амьдралдаа би юм хийгээд ингэсэн юмараа би амьдралаа залж явдаг байхгүй. Их ажил амжуулдаг. Өглөө босоод ингээд хүүхдийн хоолундыг бэлдээ тавьчин, гэр орноо цэвэрлждэг. Хажуугаар нь ажлынхаа төлөвлөгөө хийчдэг, бичиг сачих юмаа хийчдэг тий. Тэгэхээр өглөөний хийсэн ажиллаараа л би энэ амьдралыг авч явж байгаа л гэж бодсон. Таны гарын хоол ямар хоол вэ? За би бол ер нь говийн хүн. Тэгээд нэг сүрхээ тийм хоол ундаа ингээ за техник ингээ ахгүй би ер нь борцтой бодоотой цай их сайн хийдэг юм да. Манай одоо үндсэндээ хоол борцтой бодоотой цай гэх юм уу да тий. Тэгээ хүүхдүүд маань хүртэлтэй тийм болцсон борцтой бодоотой цай дуртай. Бараг хоол гэж хэлэндээ цай гэж хэлдэг юм. Манайдар бол бараг хоол шиг л байна тий. Одоо таны хамгийн том мөрөөдөл юу вэ? Миний хамгийн том мөрөөдөл бол би ахмадуудтай туслах. Ахмадуудын энэ ганцаардлаас гаргах. Ахмадуудаа аз жаргалтай болгох. Энэ ажлыг би мөрөөдөж байгаа. Юу гэхээр би Германд оюутан байхдаа тэр ахмадын асрамжийн газар их ажиллаж ирсэн. Цалин өндөртэй. Яг л нөө цөөхөн цагаар ажиллах учраас өндөр цалинтай ажил хийн. Тэгээ ер нь бол бас хэцүү ажилдаа орно л доо. Тэгэхээр тэр хөгжсөн улсад болохоор асрамжийн газрууд бол хаасаагүй байна. А манад бол тийм сэтгэхүй байхгүй. Бид нар одоо өнөөдөр ингээл ээж аваагаа асрамжийн газар авчид байлгыг үл тийм сэтгэхүй байхгүй шүү дээ тий. Тэгэхээр яг өнөөдөр энэ амьдрал бол асрамжийн газар гэдгээсээ илүүтэйгээр асрамжийг ахмадуудыг одоо хөгжүүлэх, ахмадуудыг аз жаргалтай болгох тэр одоо өдөр өнжүүлэх байдгийг юу гэж нэрлэх юм? Тэр төвүүд байх ёстой гэж бодож. Тэр төвүүдээр дамжуулж ахмадууд бие биентэйгээ танилцаж өдрийг сайхан өнгөрүүлж тэр аз жаргалыг мэдрэх ёстой. Тэрийг мэдээж ярих хэн нэгэн баян хүн хийчихгүй. Тэрийг улсын бодлохоор тэр системээр хийх ёстой байхгүй. Өнөөдөр 55 наснда хүн тэтгэврт гарчдаг. 55-нд ч айгүй сайхан залуух нас шүү. Айгүй мундаг нас шүү. Айгүй гой туршлага зурмтлуулц. Жинхэнэ хийж бүтээх нас идэг байхгүй. Тэгэнгүүт тэтгэврт гарах чинь. Тэгэхээр тэр 55 настай хүн чинь шууд сэтгэл санааны дарамтанд ордог. Тэгээ хүүхдүүдийнхээ хүүхдийг хараад ингээд гэртээ бийждэг тий. Гэтэл тэр хүн чинь өнөөдөр манай албан байгууллага шилэл ахмад настанд, дунд настан залуу үе. Энэ гурван үеийн төлөөлөл хийж амжилттай явдаг байхгүй. Бүгдээрнгийнх нь нүгийг сонсож, бүгдээрнгийнх нь тэр туршлага, тэр мэдлэг, тэр бүх юм цогцоож амжилтанд хүрдэг тий. Гэтэл өнөөдөр бид нэр ингээд тэтгэврт нь гараад ингээд тавьчих. Тэр тэтгэвэр нь угаасаа хүрэлцэхчгүй. Тийм учраас би ахмадуудын тэр юу гэдэг өдөр өнжүүлэх гэж хэлэх юм уу юу хэлэх юм тэр төвүүдийг би улсын одоо бодлохоор байгуулна. Тэгээд тэнд хүмүүс аз жаргалтай одоо цаг үе байлгах хэвээр өнгөрүүлэх хэвээр тий. Сая би Лондонд очиод ингээ метроны буудлын дээр би ер нь их ажигч л та зогсчихсэн чинь нэг машин нэг жижиг микро автобус ирээд тэн дотроос нэг 7-8 хөшүүн хүн бууж ирж байна. Тэгэнгүүт тал талаас хүүхдүүд нэрээд аваад явцсан. Тэрийг эхлээд анзаараагүй. Нэг л найр наад Монгол сэтгэл хөдлөж байгаа байхгүй. Найр наадмаас бууж байгаа юм бахтаа гэл. Маргааш нь явж байгаарсан дахиад тэр цаг нэг цагтаа ирж байна. Тэгээ ингээд анзаарсан чинь нэг улаанаар ингээд бичсэн. Хөгшчүүлийн одоо юм өдөр өнжүүлэх төв гэдэг ингээд биччихэ. Тэгэнгүүт тэр эднэр нэг цагт өглөө ээж аваагаа тэнд авчиж өгөө тэр автобусны буудлын дээр тэр машин ирж аваад өдөр нь тэр хүмүүсийг сайхан байлгаж агаад орой нэг цагт авчиж өгд юм байна л. Тэрнээс хойш тэрийг дандаа ажилдаг бас. Нэг 5-10 минутны зөрүүтэй ирж байгаа. Метроноос буугаад. Тэнгүүд хүлээж байгаа харж байгаа. За өнөөдөр ямар шин байдалтай ирж байна гэдэг. Тэгэнгүүт ч нөгөөдөл чи айгүй аз жаргалтай салж хаацахгүй. Тэгээд тэр автобусны буудлын дээр буучаад бас нэг 10 минут хоорондоо ярилцж байгаа байхгүй салждаггүй. Бас тийм үйлчлэгээ байд юм байна. Хүүхдийн цэцэрлэг шиг юм. Цэцэрлэг шиг. Хөгшүүн чинь яг юу болчдөг байхгүй хөгжөг болчдөг. Сайн ингээ би ингээ ээжигээ 5 жил хасарлаа. Тэгэнгүүт чинь ингээ мэдээч хэрэг би ээжигээ юугаарч тутаахгүй ингээ тасарчаа. Гэтэл бид нар чинь яг тэрийг сураагүй тийм асрагч хүмүүс бол биш шүү дээ. Тэр чинь яг тэр эмнэлгийн хэмжээнд тасрах хэрэгтэй байхгүй. Хэрвээ тэр манайд ингээд хөгжсөн болоод би ээжигээ аваачаа яг тэр асрамжийн тэр асаргааг нь өгөхтэй байхгүй. Бид нар чинь тэгэл өөрсдөө ингээл ажилдаа орж гараад ингээл юмд яг тэр яаж асрах хэвээр тэр өвчтөө хүнийг тэрүүгээр нь яг мэрэгжлийн байж чадахгүй байгаа байхгүй. Тэгээ би ингээд хайлаа. За тийм сувлагч байна уу? Ганц хоёрхан дөнгөж одоо сургаар л сонсож. Нөгөөдөл нь бас нэг хөгшин асардаг тэр чинь хүрэлцээ авахгүй тий. Би тийм хүмүүст мянгаараа байгаа шүү дээ өнөөдөр Монголд. Тэгэхээр тэр мэрэгжлийн асаргаа сувилгааны тэр юунуудыг тэгээ тэр аз жаргалтай байлгах өдөр өнжүүлэхийг тий. Тийм юм би болоод ер нь энэ улсын бодлохоор энэ сүлжээг эрүүл мэндийн даатгалын сүлжээгээр бий болгох хэрэгтэй гэж байна. Би ерөөсөө Германаас анх ирэхдээ л энэ
сэтгэлийг энэ бодлыг тээж ирсэн юм хийх гэж үзсэн. Тэгэхээр үнэхээр бас нэг бодлого байхгүй, хууль журам байхгүй учраас би нэг настай хүнийг аваачаа тэнд эндчүүл яах. Тийм үстэй. Энэ жаагүй бас тийм юу байхгүй. Аюултай байхгүй. Тэгэхээр энийг бол яг тийм системээр нь өөрчлөх хэрэгтэй. Тэр чинь дэлхийн жишг байна шүү дээ. Тэгэхдээ тэр дэлхийн жишгийг бид нар шууд Монголд авчираа тавих ш. Тэр 200 жил хөгжсөн тэр Японы хөгжүүлэн ясрамжийн газар, тэр Германы хөгжүүлэн ясрамжийн газрыг Монгол хүмүүст яаж бий болох вэ гэдэг чинь яг Монгол сэтгхүү баг. Өнөөдөр Монголын хүмүүс ямар сэтгхүүтэй хүмүүс байгаа лээ. Бид нэр ээж аваагаа яаж асардаг хүмүүс вэ? Хүн болгон тохиолдно энэ. Энийг бол нөгөө тойроод явах юм биш аахгүй. Хүн болгон аав ээжтэй юм чинь. Хүн болгон аав ээжтэй юм чинь тий. Тэгээд 55 наснда тэтгэврт гарсан их ч байна. Шууд жилийн дараа хөгшин эмгэн болчихж байгаа юм чинь. Тэрийг би нүдэн дээр харж байгаа юм чинь. Тэгэл яг хуу ажилтаа дөрөлтөө яг нэг бүжгийн курс мөрс явдсан байна одоо. Тэг би ерөнхийдөө бол айгүй хүмүүстэй юм ярьдаг, настай хүмүүсийн үгийг сонсох айгүй дуртай. Тэг манай аавынх ахмадын оролд байдгийг. Тэгээд өдөржингөө гадаана ахмадууд чинь даалуу тоглоал, хүзэр тоглохын тоглоод бисеткэн дээр тэр чинь бас нэг ахмадууд ихтэй болохоор яг бас тийм байгаа. Тэгэхээр байр болгон тийм биш шүү дээ. Тэгээ 11 сар тэр чинь зуны улирлын хаалтаа хийж байгаа тэр хурцулж. Тэгэнгүүт нэг залуу, нэг бизнесмен залуу бүгдээр нэг ууттай бэлэг өгөө. Тэгээд нэг шил арх өгчөж байгаа. Тэгэнгүүт ингээд тойруулаад за одоо ингээд хүүтэн болохоор бид нар гарч чадахгүй ингээд хүүхдүүдэд хараад гэртээ байна да. 5 сараас сайхан энэ чинээ эргэж гарч ирэх гэж байгаа байхгүй. Гэтэл тэр чинь өвөлч гэсэн нэг 2-3 цаг ч гэсэн тэдрийг уулзуулаад тэг ажралтай байх. Би ерөөсөө яг ийм л юм хүсч мөрөөдөж явдаг. Энэ бол миний бүр үнэхээр мөрөөдөл. Эний болдгийг ойрын хугацаанд би одоо хөдөлмөрийн чадвартай байгаа дэр ирч хүчтэй байгаа дэр хийх ёстой ажил гэж бодож байгаа байхгүй нэг. Тэгээ энэ төлөө явна. Маш гоё мөрөөдөл байна. Тийм үү? Баярлалаа. Ер нь хүн байнга л мөрөөдж явах хэрэгтэй юм шиг тийм ээ. Тий. Мөрөөдж яана гэдэг чинь зоригтой байна л гэсэн үг. Тэгэл энэ ахмад инхтээ гэл яхад л би энэ ахмадын юмыг л хийцэн нэг 5 жилийн дараа би энийг хийцэн, би энийг эхлүүлсэн. Энэ сүлжээг хийцэн. Тэгээ энэ сүлжээ цаашаа ингээ хөгжөө явдаг юм багсаа л гэж бодсон. Гоё мөрөөдөл биелэх болтгой. Баярлалаа. Ингээд цаг зав гаргаж нэвтрүүлэгт мань хүрэлцэн ирж оролцсон танд маш их баярлалаа. Таны цаашдын бодож, одоо сэдэж яа бүхэл энэ зүйл чинь сэтгэлжсэн сайхан бүтэх болтгой гэж хүсэн өрөөж байна. За баярлалаа. Ингээд 100 асуулт 100 хариулт нэвтрүүлэг бас нилээ явах байхдаа гэсэн чинь ингээ яриад яваад ирэхээр айгүй хурдан өнгөрчдөг шүү дээ угаасаа тий. Тэгээд үнэхээр одоо миний бас сэтгэлийг уудалсан, миний бас ингэж өөрийнхөө төлөвлөгөө яри бүтээгсэн юм а ярина гэж бодоагүй. Тэгээд чи яг л ингэ онж надаас асууж миний бие бодлыг сэтгэлээрээ сайхан ярилцлаа. Тэмдээч яриг буруу зөрөө юм ярьсан байж болно тий. Гэтэ энэ бол би яг өөрийнхөө сэтгэлийг л гаргаал ингээд ил тавьчлаа. Тэгээд нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан чамд баярлалаа. Чамд гэсэн амжилт хүсье. Баярлалаа. За. 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирласан Дорж зовдын энх туяа хүрэлцэн гэж орслоо. Та бүхэндээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баяртай.